нөлөөлөх нь ууж үзье. Одоо 90 минут. Би баг хэд баг ийм уудгүй юм байсан байхгүй юу? Юу ч хамаагүй болсон юм. Энийг хийдэггүйсэн. Өвдөг юм. Юусе илдэг юм өвддөггүй. Гэхдээ одоо нас өндөр болж байгаа учраас хэрглэж үзье гэдэг. Тэгээд энэ чинь би энэ сүүлийн энэ баг 4 жилд ханиад durж үзээг байхгүй. Тэгээд ер нь бол би энэ 100 мөн энэ бол ханиад durж исэн төв байхгүй байгаа юм да бодоод байхад би баг тийм мэдэхгүй байхгүй. Тэгээд яагаад тэгэхээр би бол бас чичмэг би өсний хөлбөр бас давхрыг хийдгэлдэг. Тэгэхээр би яг л дандаа хэвийн юу байдаг байсан байна гэж ойлгодгийг. Тэгсэн чинь сая ингээд бид нар нэг тийшээ явах гээд төлөвлөсөн байсан чинь яг гинтхэн зуны халуун нэг өдөр өмнө ханиад төрөхгүй. Тэгээ одоо манай хүн хэлсэн чи тэр хэмаа хүнийг одоо тэгээд өдөрт өмнө яг нэг 2-3 жил нэгэ гуугаад байхгүй юу? Энэ нэмэр болж гин үгүй. Тэгээ болж ин гэдгээ би мэдэрсэн. Яагаад тэгэхээр юус би ядрахгүйсэн. Юус ядрах. Ядангуяа тэр уус өдөр юус ядрахгүй. Ямар ч ажил хийсэн ядрахгүйсэн байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй одоо нөлөөтэй юм байна гэж би ойлгоцсон байсан. Тэгээ сая ингээд гинтхэн зүг байсан нэг тийм ханиад өглөө л дээ. Тэрний ямар учиртай би бас ойлгоогүй. Яагаад төснийг ойлгоогүй. Тэгээд эдрийг өдөрт 2-ыг уучих. Тэгэхээр би нэг өдөрт 2-ыг уусан чинь 3 хоног дотор ерөөсөө тэр ханиад алга болж байгаа байхгүй. Эргээд дөнгөж үүссэн ханиад чи эргээд алга болж байгаа байхгүй. Тэгээ энэ урд нь юм ерөөсөө хэрглэж мэд. Ерөөсөө бидгүйс. Ингээд хөнгөн би игээрэл яваад байдаг. Яваад байдаг байхгүй. Тэгээ инерцээр зүтгэл яваад байдаг. Тэгээ энэ бол үнэхээр энэ тэр хүний хүч чадал. Тэгээ энэ зааварсаар бол байна лээ нөхтөө. Юу гэхээр вэ? Энэ хоолт авдрын эсрэг энэ сахарын өвчний эсрэг тэгээ хүний одоо судас шингэлэх, сэвэрлэх энэ үйл ажиллагаанд бол өөрөөс гайхамшигтай нөлөөтэй гэж бичсэн байгаа. Тэр үнэн байгаа байхгүй. Тэгэхээр би энийг бол маш их дуртай шатлагдсан байна. Тийм учраас энэ атомыг бас зарим юмдаа ингээ хайртай болж байгаа. за